тоглолт шарын гол болон континентал богдын оронд эхлэхэд бэлэн болж байна. За шарын голын хувьд шүгэн нүрийн тоглолтод Рэлс багийг 2-1 ярцаатай очсон. За энэ континентал бол Хасуу Меготогийг цаг сонгосны эцэст 3-1 ярцаатай буулган авснаар цомын төлөх тоглолтод хөвж үзэхээр болсон. За бид нар харж байгаа шар өмсгөлтэй бол шарын гол. За энэ олбор шар өмсгөлтэй бол континентал. За үзэгчдээ Монгол даатгал ирээдүй лиг 2013 сонирхтын хөлбөмбөгийн аврал шалралт тэмцээний дөнгөж сая хүрэл медалийн сонирхолтой тоглолт явагдлаа. За тун удахгүй одоо яг энэ тэмцээний аврагын алтан медалийн төлөө тоглолтууд одоо 96 дугаар сургуулийн талбай дээр явагдах гэж байна. За энэхүү тэмцээнийг бол эхнээс нь ахуулаад бол Монгол даатгал компани бол ивент гэж хамтран ажиллаж байгаа. За энэ жилийн тухайд бол шагналын сан бас нэлээд өндөртэй энэ тэмцээний зохион байгуулалтаа бас сайхан болж байна. Тэгэхээр энэ жилийн тэмцээний ер нь бас онцлог, ер нь бас тэмцээн бас маш сайхан үргэлжилж байна. Ер нь яагаад танаа хамт болон бас энэ сонирхтын хөлбөмбөгийг бас дэмжиж ажиллахаар болов? Монгол даатгал компани болохоор одоо нийгэм чиглэсэн одоо нийгмийн хариуцлага ажлуудыг маш ихээр хийдэг. Тэгээ хүүхэд залуучуудад сонирхолтой зориулаад энэ ирээдүйн лигийг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа хөлбөмбөгийн зүүнний албатай хамтраад энэ жилийн хувьд гэхээр шагналын сан 7,500 дээрээс нь тэгш тоглогч шилдэг хаалагч одоо нөө шилдэг хамгаалагч зэргийг мөн тодруулж шагнаж байгаа. Энэ жилийн хувьд нөө чанарын жил болгож зарласан. Тийм учраас 16 шилдэг багийг хооронд нь тоглуулад өнөөдөр хаалтын ажиллагаа амжилттай явагдаж байна. Хаалтын төлөө тоглолт эхэлж байна да. Тэгэхээр хөлбөмбөгийг сонирхч хүүхд залуучууд маш их байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эдний бас чөлөө цах зориулсан энэ цаг аргамжийг зохион байгуулж байгаад бас хөлбөмбөг сонирхч тоглолтог усуд бас их баяртай байх шиг байна л да. Ер нь бол одоо ирээдүйн зохион байгуулагдаад бараг дуусаад дараа жилийн тоглолтын одоо бараг бүртгэлүүд явагдаад эхэлждэг гэж болно. Энэ жил ирээдүйн лигийн онцлог нь гэхээр одоо Супер лиг гэдэг дээд лиг болж байгаа. Супер лиг нь болохоор ирээдүйн лигээс одоо унсан 8 баг нь дараагийн Супер лиг рүү автоматар орох гэдэг. Одоо энэхүү тоглолт маань хавар явагдана. Одоо тэгээд намар нь буцаад ирээдүйн лиг явах маягаар энэ зарчим шилжиж байгаа шинээр. Тэгээд ерөнхийдөө ирээдүйн лиг дуусаад шууд одоо нэг сонирхогчд маань дараа жилийн тэмцээнд оролцоно гэдэг мэдүүлгээ өгчдөг. Ер нь Монгол даатгал компани хувьд бол бас энэхүү тэмцээнийг ивент гэж орлоо. Үүний спортын тал дээр ямар хөө ажлуудыг ер нь бас өөр хийж хэрэгжүүлж байна. Бас ер нь нийгмийн хариуцлагын тал дээр тийм ээ. Нийгмийн хариуцлагын тал дээр гэвэл бид нар бага насны хүүхдүүдийг цүнхний цацруулагчтай уутаар хангадаг. Энэ 2 дахь жилдээ зохион байгуулагдаад явж байгаа. Энэ жилийн хувьд гэх юм бол нийт 30000 хүүхдийг цүнхний цацруулагчтай уутаар 30000 12 сургуулийн хүүхдийг цүнхний цацруулагчтай уутаар хангахаар бэлдээд ажил маань эхэлсэн. 13 13 113 19 14 45 дахь сургуулиуд дээр энэхүү ажил маань явагдаж байгаа давхар. За баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ Монгол даатгал ирээдүйн лигийн тэмцээний аврагын төлөөх шарын гол континентал багуудын тоглолт яг одоо эхэлж байна. За энэ дундуур бас Монгол даатгал компани ахлах менежер Мөнх Цулдаа та бүхнийг уулзууллаа. Тэмцээний аврагын төлөөх шарын голон континентал богдын оронд эхэлсэн. Шарын континентал мөнгөс шарын голон бүгд тоглолтод орсон. Тэрэн баярын мөнгө дашин гартаа. Тэрэн Баатар. Тэрэн баяр. Тэрэн Баатар баруун зүг болсон гэхдээ баруун зүгээрээ дамжуулж авч ирсэн. Шууд нүүрнөө шамарсан. Хамгийн бацх тавчнаар тулсан бүгдээрээ дайцуумгээд авсан. Дайгид континент дээр мөнгөж байна. Бацх мөнгө зайлуулсан. 6 давар нэмж хэдэн тэр мөнгөлөө тэнцэж байна. Марк мөнгөтэй нэг аргаалсан Марк. Маркийн мөнгөийг шарын голгонд таслаа. Дайцуум мөнгөийг аюулгүй болгосон. За мөнх сайхан. За шүгэн дөрөвт бол багийнхаа эхний гоолыг оруулсан 17 номерын дамирчин бөмбөг алдсан Цэрэн Баатар. За урд бол за Цэрэн баяр. Цэрэн Баатар. Цэрэн Баатарын дамжуулалтан дээр их уугны хой гараад ирсэн. Гүйцэхнүү гэтэл. За континентал мөнгө аюулгүй болгоцсон.
За эргээд Гондал давталгаа хийж байна. Эрдэнэчир талбайн дөдөнбөхтэй. За Асумигот бол цаг сонгоход багийнхаа давмаалын хөвчс номер 6 дугаар дамжирчин Эрдэнэчир. За Эрхэнбаяр. Континалаас өмнө гарсан Цэрэнбаатар мөгийн тоглолтод оролцуулна. За 22 дугаар дамжирчин Сэнгэл хоёр дээр гаргасаа л да. Эрдэнэчир алдаа гаргасан. За бөмбөгийн алдаа 8 дугаар дамжирчин Цэрэнбаатар ирсэн. Цэрэнбаатар дамжуултыг өссөн шууд хаалгач дээр ирлээ. Мандах наран дээр ирсэн. За Гонталын давталгаан. Эрдэнэчир чигсэн Марк төгс жаргал. Төгс жаргалын алсын дамжуулалт орж ирсэн. Марк Гобон. Хаалгач мандах нэрнэр бүгэрлээ. 3 дугаар дамжирчин Эрхэнбаяр. За Эрхэнбаярын алсын дамжуулалт бөмбөг таслагдсан 21 дугаарын дамжирчин Мөнх хоёрын бөмбөгийг дахин Гонталхан таслаа. За мөнгө шиг мөгийг тоглолтод оролцуулсан. Буруу гаргасан гэж үзээд Гонтал мөг шилжсэн. Марк Кубен талаад бөмбөгтэй. Эрхэнбаяр. За Эрхэнбаярын гой дамжуулалт Мөнх Эрдэнэ чигсэн боловч отон тоглолтод орж яа Мөнх Эрдэнэ. За шарын голын давталгаан. Чин хүсэл. Цэрэнбаяр. 12 дугаар дамжирчин Цэрэнбаяр. За отон тоглолтод орж Марк Гобен бөмбөгтэй бөмбөгийг дамжуулсан. За Эрдэнэчир Марк бөмбөг алдсан. Чин хүсэл. Чин хүслийн баруун жигүүрлөө өгсөн дамжуулалт. За Цэрэнбаяр л уралдуулж гисэн хаалгач мандах наран бариад авсан. Төгс жаргал мөгийг зайлууллаа. Сан дахиад отон тоглолтод Батцорыг орсон байжээ. За талаавын төвд Эрдэнэчир бөмбөгтэй Эрхэнбаяр. Мөнх Эрдэнэ. Эрдэнэчир. За шарын голын бөмбөгийг таслан бод Эрдэнэчирт дойгоод шарын голынхан тоглолтод оролцуулсан чин хүсэл. Цэрэнбаярын дамжуулалт. За 22 дугаар дамжин Цэнгэл хоёр дахин отон тоглолтод оржээ. Бат Сүхийн алсын дамжуулалт орж ирсэн. Эрдэнэчир бөмбөгийг тоглолтод оролцууллаа. Марк. За 7 дугаар дамжирчны шууд зөксөн бөмбөг нүүрний шумаар гарчээ.
За континенталын бөмбөгийг хажуугийн шуумаар гарсан гэж үзсэн. За энэ бол Ирээдүйн лигийн аврагын төлөөх тоглолт. Баруулын шууд цогцолт явсан. За хаалгансан бол их гоё цогцолт байсан боловч хаалганы хажуугаар өнгөрч өглөө. За континентал бол Хасуумиготыг нэмэлт цагт 3-1 ярцад ойдсон бол Шарын голлог Рес багийг 2-1 ярцад ойжж энэ тоглолтод тоглох эрхээ авсан байгаа. За мөнх сайхан мөнгөийг тоглолтод орцуулсан. За Эрдэнэ очир Маркийн мөнх Эрдэнэ рүү дамжуулсан бөмбөгийг тассан. За эргээд мөнх Эрдэнэ Маркийн бөмбөгийг чин үс таслаа. Эрхэн баярын алсын цогцолт. За алсын дамжуулалт Эрдэнэ очир бөмбөгийг талсан. За эргээд дамжуулсан бөмбөгийг. За чин хүсэл. За бөмбөгийн мөнх Эрдэнэ алсан. Дэсцүгийн алсын дамжууллыг уралдуулаад гараад ирсэн. Хаалгач цагаа болж гарч ирсэн байжээ. Бөмбөгийг бариад авлаа. За чин хүсэл бөмбөгийг алсын дамжуулалтаар явуулсан боловч бацаг тасалж байна. Эрдэнэ очир тассан. Мөнгөн шагагийн дамжуулалт шууд хаалгач сэрлээ. Марк. За Германы иргэн Марк Кобен континентал багт тоглож байна. Мөнх сайхан руу жигсэн дамжуулалт өндөр өс учраас хажуугийн шумаар асан Шарын голын мөнгөийг тоглолтод орцуулна. За Дэсцүгийн алсын дамжуулалт мөнх Эрдэнэ таслаа. За дөгч чаргал мөнгө талсан эргүүлээд мөнгөийг шийж гисэн бөмбөг. Мөнх Эрдэнэ. Эрдэнэ очрын мөнх Эрдэнэ рүү дамжуулсан мөнх Эрдэнэ зүүн жиг өрдөн бөхтөө бөмбөг алдаагүй дамжуулалт. Задан дөрвөн байсангүй. За хаалгач сая бөмбөгөнд хүрсэн булганы зогт болсон юм байна. Континенталын булганы зогтыг үүсгэх нь мөнх сайхан булганы зогтыг үүсгэх юм байна. 7 дугаар намирчин. Мөнх сайхны доогуур исэн дамжуултыг талсан. Төгс чаргал. Эрхэн баяр. Мөнх Эрдэнэний дамжуулалт. За мөнх сайхан бөмбөгийг тогтоох гэж бодсонгүй. Алсын дамжуулалтыг континенталын таслан эргээд Шарын голын мөхтөө мөнх сайхан бөмбөгийг таслаа.
За шарын голоос сэлгийг захиалсан 22 дугаарыг тамирчин 9 номероор 9 номерын тамирчин гам бэлгээр сэлгийг захиалсан. За 22 дугаар тамирчин сууд 9 дугаартаа гам бэлгээр за ажиг шугам континентал мөг тоглолтод оролцуулна. За ирээдүйн лигийн шүүгийн аймд үлдсэн баг байлаа Супер Лигт орох эрх авсан Супер Лигийн тэмцээн эрх хавар зохион байгуулагдана. За сэлгээ оржсэн тамирчин гам бэлгэмбэг алдсан. Мөнх Эрдэнэ Эрхэн баяр. За Эрхэн баярын мөг талсан шарын голын давталганд орох боломжтой. За баруун жигүүрл өгсөн дамжуулалт эзэнгүй байлаа. За нилээд өндөр оржсэн дамжуулалт Мөнх Эрдэнэ мөг хүлээж авах гэж чадсангүй. Эргээд шарын голын давталгаан өгсөн дамжуулалт энэ дээр хаалганы хажуугаар өнгөрлөө. Дамжуулалт их гоё явсан. За алсын дамжуулалт баруун жигэрлөө чиглэсэн хажуун шуум маршрут нь гарчээ. За мөнгө ишиг хажуун шуумар мөгийг оролцуулахдаа буруу гаргасан гэсэн учраас континентал мөг шилжсэн Марков нь Эрхэн баяр. Эрхэн баярын мөг гой цэвэрхэн тасалсан чин хүсэл. Зүүн жигөрлөө дамжуулсан мөнгөн дээр шууд нөөрний шумаар аржээ. За тоглолтын эхний үе өндөрсөн тооны харьцаа тэг харьцаатай. За континентал багийн хувьд шүгүүн 4-ийн тоглолтод Хасан Меготик нэмэлт цагт 3-1 харьцаатай тооцсон. Зарим шарын гол Рeds багийг 2-1 харьцаатай хожоод ирээдүйн лигийн аврагын төлөв тоглолтод шалгарч үлдсэн. За континентал багийн хувьд мөн Tiger Street футбол тэмцээнд Испани шигшөөгийг хөдсөн. За улмаар аврагын төлөө Английн шигшээ багт хожигдож мөнгөн медалийг хүртсэн юм баг байна. За 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа ирээдүйн лигийн шагналын сангийн хувьд бол 7 сая төгрөг. Энэ удаагийн тэмцээнд 20 баг оролцож одоогоор 2 баг үлдсэн. Энэ хоёрыг аврагын төлөө тоглож байна. Тооны харьцаа тэг ямар нэгэн гол ороогүй байна. За эхний үед бол континентал багийн гол тамирчдын нэг Ислам талбай тоглоогүй.
За одоо яг Германы иргэн Марк Кобн харагдаж байна. Марк Кобны хувьд бол Континентал багийн талбан төвийн гол хамирчдын нэг. За энэ хоёр багаас гадна шүүгийн найд үлдсэн нөгөө 6 баг бол Супер Лигт оролцох эрхээ авсан. Супер Лигийн нэмсэн эрх авар зохион байгуулагдана. За энэ хүү тоглолтын 2 дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ирээдүйн лигийн аврагын төлөв тоглож шарын гол болон Континентал богдын оронд өрнөж байна. Эхний үед тэгтгийн харьцаатай өндөрсөн. За нэгдүгээр үед бол шарын голын мөнгө тоглолтод орцуулсан бол одоо Континентал мөнгөний ард мөнх эрдэнэсэн байна. Марк Эрдэнэ очоор талаад бөхтөө эрхэм баяр дамжуулсан. За эргээд Эрдэнэ очор завмгийн чин хүслэн зүүн жигүрлөө гэсэн дамжуул Самуух хоёрын дамжуулт шууд нүүрний шумаар гарчээ. За Континентал багийн алсын дамжуулт за одоо Континентал багаас 7 дугаарын дамжчин